Хай. Хартли байна. Харпер байна. За ингээд удаан уулзсангүй бичлэгээр болж байгаа даа баяртай байна. 2 сар бичлэг хийсэнгүү. Тэгээд 3 сарын 1 өнөөдөр тэгээд шинийн 1-ний өдөр цагаан сараар за ингээд шинэ бичлэгтэй тавтай морил. За өнөөдөр болохоор бид хоёр ярих юм. Ер нь бол та нар ингээд Япон явахыг хүсдэг. Японд ингээд хайртай дуртай. Тийм Япон мөрдөлтэй хүүхдүүд байвал наашаас суучих. Тэр өнөөдөр болохоор Genesis хөтөлбөрийн тухай ярина. Тэгээд мэддэг хүүхдүүд зөндөө байгаах, тэгээ мэдгүй хүүхдүүд зөндөө байгаах. Юмнууд нь 3 хэсэгт хувааж байгаа. Эхнийх нь Genesis гэж яг юу вэ? Яадаг хөтөлбөр вэ? Дараагийнх нь болохоор яг Genesis хөтөлбөрт хамрагдах ямар аргууд байдаг вэ? Бид хоёр яаж оролцсон бэ? Тэгээд Genesis гэж юу вэ? За Genesis гэдэг болвол Япон улсын соёлын яамнаас зохион байгуулдаг соёл солилцооны гэж хэлж болохоор тийм хөтөлбөр байгаа. Тэгээд 7 хоногийн хугацаатай явагддаг. Тэгээд ихэвчлэн 15-аас 30 насны тийм хүмүүс оролцох боломжтой байдаг. Гэхдээ маш олон аргууд байдаг. За тэгээд 7 хоногийн аялын хөтөлбөр байгаа. Токио болон тухайн оноос хамаарат өөр орон нутгууд руу явуулдаг. Тэнцвэрхэл юм бол бүх зарлыг Японы засгийн газрын талаас даадаг. Тэгэхээр бидраас ер нь бол нэг ч төгрөг гарахгүй гэсэн үг. Төгрөг. Би тэр сая 2 сарын 18-наас 2 сарын 25-ны хооронд Япон улсаар аялаад ирсэн. Бодохгүй нэрээ энэ бичлэгний дараа Япон явсан влогод оруулнаа. Тэгнэ. Гэхдээ нэг анхаарах юм нь болохоор өмнө ерөөсөө нэг ч удаа бүр Японы газар шороо нэг ч удаа хөл тавьсан байх ёсгүй юм билээ. Genesis бол. Тийм, угаасаа тэгжиж амар шудраг болох байх. Тийм. Дараагийн хэсэглэгээ шилжиж. 2 дугаар хэсэг. За, энэ хэсэг бол хідэн арга байдаг вэ гэдэг. Нэгт бол илтгэлийн хэмжээнээр оролцох боломжтой оюутан болон сурагчид. Энэ болохоор жил бүр зохион байгуулагддаг. Монгол Японы төвөөс. Тэр илтгэлийн хэмжээнд эхний 4 байр шалгарсан хүүхдүүд Япон явах энэ Genesis гэдэг хөтөлбөрөөр шагнагдана. За энийг дараа яриа. Japan Reporters буюу Япон орныг сурталчлан таниулагч гэдэг Genesis хөтөлбөрийн ирэх авж байгаа. За 3-т гэх юм бол cosplay хийж болж байгаа. Cosplay хийдэг хүмүүс Монголд ер нь байдаг шүү дээ, цөөнгөө байдаг. Тэгээд тэр нь сонирхолтой хүмүүс зориулаад бас тэмцээн зохиодог. Тэр тэмцээнд оролцоод эхний бас байрууд эзлэх юм бол за амар гоё ягаад гэхдээ. За тэр хамгийн их хүүхдүүд болон хүмүүс оролцох боломжтой байдаг арга нь бол 2 дугаар арга буюу Japan Reporters сурчлан таниулах багш, сэтгүүлч, сурагч, оюутан хин ч оролцож байна. Одоо илтгэл бол жишээ нь илтгэл тавиад ингээд яаж ийн cosplay хийж ийн сурталчлан таниулагчид болохоор гол болцол нь Япон орныг 1 жилийн хугацаанд сурталчлан таниулж олон түгээх үүрэгтэй. Тэгэхээр таныг яг хэр сайн бусад нөлөөлөх вэ гэдгийг чи харгалзан үзээл. Тийм. Гэтэ тэглээгээ заавал инфлюенсер, олон танил одоо халбгүй. Тийм. Ямар ч хүн байж болно. Хамгийн гол нь яг өөрийнхөө хүрээллийн хүмүүс харснаа таниул аниме сонг буюу анимын дуулаад Genesis-ийн ирэхээр шагнагдсан байлээ. Гол нь тэр чинь тэг төгрөг. Тэгээд айгүй гой газар явдаг. Дахь хэсэг болохоор би тэр яаж явсан бэ? За шууд надаас эхлэе заяа. За тийм. За одоо би та нарт нэг бичлэг үзүүлэн тэр бичлэгийг эхлээд та нар үзчих. Иймэрхүү хувцас өмссөн байна. Very cutesy, very demure. Номер 3 です。номер 3、よろしくお願いいたします。皆さんの子供の頃の夢は何でしたか？挑戦したいことは何ですか？何者にも縛られずに自分を大事にして未知の場所へ旅行するということはまるで空の鳥や水の中の魚のようでもあります。それではエントリーナンバー1番の使用された4名は前方にお進みください。 23-24 оны цамын эзэд хамт зураг дараалсан. За тэгээ манай багш 2 багш байна. За тэгээд илтгэлийн тэмцээнд хамт оролцсон 3 охинтой маш сайн найзууд болоод Японд үнэхээр хамтдаа хүжилтэй цагийг өнгөрөөсөн. 優勝獲得の授業が行われます。
саяны бичлэг дээр болохоор аль 24 оны 11 сарын бичлэг байгаа. Тий. Аль ч хийжтэй сая энэ өнгөрсөн 11 сарын гэсэн үг. Хөндөрчлөө тэр чинь. Сая энэ өнгөрсөн 11 сарын бичлэг. Тэгээ тэрэн дээр болохоор нөгөө Японы илтгэлийн тэмцээний үеийн бичлэг дахгүй би тэгээд яг энэ үед ингээ бичлэг хийнэ гэж удаа би тэр бичлэгийг хадгалаад байсан. За тэгэнгүүт тэр илтгэлийн тэмцээнийг болохоор оюун анх олж мэдээ чи ханаас олж мэдлээ. Манай сургуулийн Японы багш нар зарладаг. За угаас жил болгон болдог болохоор ингээ зарладаг. Тэг би тэр энэ өмнө жил орж чадаагүй мэдхгүй байж байгаа өнгөрөөсөн. Тэгээд ангийн хүүхд орж исэн байхгүй юу? Тий. Тэгээ би тэр за дараа жил орондоо гэж. Угаасаа хэлийн төвшин ч гэсэн жоохон юу байсан тий? Сайжруулах шаардлагатай. Тий. Тэгээд тэр үедээ орж чадаагүй энэ дараа жил яг орондоо гэж бодож байгаад орсон. Тэгэл орсон гэдэг байхгүй. Тэгээд манай илтгэлийн тэмцээний сэдэв болохоор өөрийгөө сорж үзмээр байгаа зүйл гэсэн сэдвтэ эсээ эхлээ бичих хэрэгтэй байсан. Тэгээд би тэр хоёулаа хамт эсээ бичсэн. Тэр эсээг бол би тэр зүгээр амар бичсэнтэй уг нь. Бараг 300 400 да бичсэн үү. За тийм ер нь бол энэ гарын 13-наас лав хитэрч бичсэн. Амар их бичсэн. Яг сарын хугацаад бараг сар гарны тэр 9 сараас эхлээ 9 сарын сүүлээс эхлээ эсээг бичиж эхэлсэн. 2 сарын хугацаа биднэрт ингээд өгчдөг эсээ бичих. Тусгай нөгөө нэг шугамтай цаасан дээр бичнэ. Эсрэг талаас эхэлж бичдэг. Ингээд шал нарийн шалгууртай. Тэгээд би тэр одоо бичлэг дээр чинь гарч байгаа влогийн хэсэг эдэр дээр чинь ингэсэн байхгүй юу? Эсээгээ ингээд зөндөө олоод сургууль дээр бичсэн заяа. Багш нар эдэр зөндөө хянуулсан. Тэгжснээ ингээд хамгийн нөгөө хураалгахаасаа 2 дахь өдрийн өмнө би тэр Монгол Японы төв рүү хичээлээ тараад алхсан байхгүй юу? Алхаад очиод хураалгах гэсэн чинь би тэр нөгөө гачгаа буруу газар очсон. Цэгэл буруу газар тавьсан байхад тэгэл тэрийг хураалгах боломжгүй. Тэгэл би тэр уйлаад буцаж гэртээ яриад багш дээр очиж нөгөө үгийн тоо бас хитэрсэн. Тэгээд тэр мэрийгээ ингээд засуулаад орой бараг 3 4 хүртэл сууж эсээгээ бичээд тэгээ хураалгасан. Тэгээд нэг удаагүй хариуна гарсан тий. Тэгэхээр харамсалтай нь оюуны эсээ шалгараагүй. Тэгээ минийх л шалгарсан байсан юм. Эсээ бичүүлжээ ярьцгаан шат аваад тэгээд тэр яриандад тэнцсэн хүүхдүүд нь цаашаа ихлээ тавина. Туршлага хуримтлуулаад амар их зүйл амар юм тийм. Юутаж ингээ би Genesis явахаар болчихсон юм. Тэгээ би дотроо ганцаараа л явах нь дээ гэд яг гэвэл өөр ингээ Genesis-ээр явах арга байдаг гэж мэддэггүй байсан байхгүй. Тэгээд яг наминг цамаа аваад хурж ирснийхэн дараа манай гэрээ бөө юм болоод нэмээ авчлаа. Тэгэл би ботсон. Би яаж чаддгүй лээ. Өөр арга байхгүй юу? Тэгэж бодонгуудаа ингээд би шууд Facebook ороод тэтгэлэгт Япон явуулах юм тэтгэлэгт хөтөлбөрүүд гээд ингээд шууд хайцсан байхгүй юу? Тэгээ хайсан чинь штэ энэ Genesis гэдэг хөтөлбөр чи өөр аргууд байдгийм бэ. Тэгээ миний мэдсэн нь болохоор Japan Reporters гэсэн байхгүй юу? Сурчлан таниулах. Тэгээ би энэ хөтөлбөрийг харсан чинь дөнгөж шалгаруулалтаа зарлж исэн заяа. Тэгээд болцсон гэсэн чинь намайг 15-30 насны өмнө Япон явж байгаагүй. Тэгээд дээрэс нь нөлөөлөх чадвар тэгээд тэгэхээр би би ч нэрээ YouTube хийдэн штэ. Энэгээр яг ингэ явж болох юм байна гэж бодсон. Гэтэ би наминтай хамт явах хэсгээ бол сайн мэдэхгүй. Ер нь явтлаа сайн мэдэхгүй байсан. Би ингээ маргааш надад хэлсэн байхгүй. Нэмээ энэ нэг өөр нэг ингээд тэтгэлэг төлбөртэй юм байна. Би ингээ явуулж үздэм билүү гэдгийг нь би гайхаад гэтээ энэ өөр л юм байх. Одоо яг адилхан нэг хөтөлбөр гэж мэдэхгүй би өөр л юмар явах та. Чи явуулаад үзэхгүй юу гэл. Тэгсэн чи оюу ингээл өөрөө ухсаар хагаал бичлэгнүүдээ явуулаад тэгсэн чи ингээ хичээл дээр сууж тэнцэн гэсэн хариу ирээл эхний шатанда. Тэгэл би тэр гэл 2 дугаар шатанд ярилцлага өгөөл бас хичээл дээр сууж исэн чи мэйл дээр Genesis хөтөлбөр тэнцсэн тухай гэл хүрээд ирсэн мэт. Тэгэл би оюуны чи тэнцэж гэл. Тэгээд би тэрийн амар нэг талархдаг нэг зүйл нь би тэрийг ингээд одоо хичээлийн хажуугаар ингээд багш нараас чинь багш ийм хөтөлбөрт оролцох чинь туслаад өгч засаад өгч гэлэхээр багш нар бол ер нь бол жоохон төвшин штэ. Гэтэл манай ингээд багш нар бол тийм үзээ айлын хараа яасан ийсэн. Манай сургуулийн багш нар бол үнэхээр хөөрхөн байсан. Тэр илтгэлд бол манай багш нар бүгд талаараа туссан бүр багш нар байхгүй байсан бол тэгээд би болохоор яг тийм аргаар явсан байгаа. Тэгээд би тэр ингээд хоёулаа Япон явахаар болсон. Гэтэ яг хамт юм болов уу яаж юм бол. Тэгээ ерөөсөө мэдгүй. Гэтэ би тэр бол хоёулаа явж л байгаа юм чинь хамт байна үгүй нөө хамаагүй гэж тэгжсэн. Манай сургуулаас ингээд ер нь хүүхдүүд айгуу дэмждэг л дээ. 2 сарын 18 гээл тэгсэн чи би тэрд амар удаа санагдж байгаа штэ. Хаа байсан 12 сар. Яа ямар удаа юм бэ гэл. Хоёулаа Япон явахаар болсон. Тийм. Ямар гоё хэрэгвэ. Ба хүмүүс ингээд оюун битэрийг яхаар
юу вэ хоёул явахаар болсон юм уу гэл оюуныг яс нэг нь явахаар болсон чи шарн хөдөлсөндөө яатсан уу гэл тэгсэн тий чигш. Тийм ер нь Шарн хөдөлсөн явсан хүүхдүүдтэй бүгднтэй амар сайн найзууд болоод бүр амар дотн ичдүүс шиг болоо буцсан. Тэр соёлын солилцооны хөтөлбөр бол үнэхээр чаддаг. Жинисээс бол Японы үеийг гэвэл хинт ч ер нь бол нээлттэй л байгаа шүү дээ тий. Гэхдээ Жинисээс яг юугаар ялгаатай юм? Яг жинхэнэ Япон айлд хоонж үзнэ гэдэг чинь нэг тийм тэр болгон олоод авах боломж шин штэ. Тэгэхээр ингээд бид нар Япон айлд 2 хонсон зөө. Тэр хугацаанд хамт явсан хүүхдүүдтэйгээ нэгдгээрс бүр яг ичдүүс шиг болдог. Тэгээ тэр хонсон айлынхаа хүмүүстэй амар дотн уйлж болдог. мөйлнаа. 2 хоноод дуцахтаа уйлал ботсон штэ бид нар. Тийм. Яг энэ бичлэгийг оруулсныхаа дараа шууд логодоо оруулна. Тийм болохоор та нар сайн үзээрэй. Мундаг юм аа. Би өстө мяа юм аа. За хичээлэл хийдөө гэл өнгөрсөн болвол тэгэж фэйсбүүк руу монголоор кириллээр бичиж хайгаагүй болвол Тийм. Хайгаагүй болвол тэр хамт явж чадахгүй байсан. Тэгэд хамт явахгүй болохоор чинь бачгүй нэгтэй штэ. Ихээрээ хамт тэгэж явна гэдэг чинь бас амар ховор боломжтой. Жинисээс хөтөлбөр бол үнэхээр гоё. Нэг юм үнэ штэ. Одоо ингээд Япон хэл сурах, Япон явах хүсэлтэй тий. Тэгээ яг Япон ямар ус болоо гэх ингээ мөрөөдөд ч юм уу гайхаад байгаа бол тэр эргэлзэг чинь зүгээр шууд тайлна. Жинисийн шалгаруултанд орж ирж байгаа асуултанд нь ярилцлагын асуулт болгонд Японд очиод юу хийж үзмээр вэ? Хаана очиж үзмээр вэ гэдэг асуулт ер нь байнга орж ирд юм шиг надад санагдсан заяа. Надад ч орж ирсэн, оюунд ч орж ирсэн. Би тэрийг инстаграмаар дагаарай. бас YouTube дээр ч инстаграмаар оруулчихъя. За юм байна. Тэгээд Удаан бичлэг хийгээгүй дуучлаарай. Гэтэ гоё мэдээлэлтэй эргэж ирсэн гэдэгтээ итгэлтэй. за ингээ цааш ингээ сайхан шинжилгээгээрээ та ингээ баяртай. Баяртай. Don't forget to subscribe and share and like. Okay. Bye. Bye. Баяртай. See you. Онд минь тарган тавтаа ороорой.